Ирэх юм уу? Эхэлчихээ гэсэн чинь наад нэг муухай юм чи яваадах гэх юм. Юу юм хампуугодор чинь дандаа юм том крузүүд явдаг байхгүй. Юу муухай байгаа юм чинь ажиллаа хийгээд энэ чинь бизнесийн дэлхийн бизнесийн төв болж байгаа шүү. За Шанхай хотод хүрэлцэн ирлээ манайхаа. За яг Шанхай хотод ирсэн шалтгаан маань яг хажуугын талд нь би нөгөө юу сонирхоод байгаа юм. RV гэдэг нөгөө China exhibition дээр сонирхсан машина очиж үзлээ. Дистрибьютор болохоо явчлаа. Тэгээ тэрийгээ үзчихээд Шанхайгаас би ингээд цаашаа дамжаад одоо нутгийн зүг одоо энэ чинь бас 10 гаруй хоног явчлаа. Гэр орноо санаж ин хүүгээ санаж ин ихтрээ санаж байгаа шүү. Хамгийн анх 2003 онд алтаа энэ дөрөвтэй илүү өрөөнд ирж ирсэн. Тэрнээс хойш одоо шал өөр болсон байна. За хоёр дахь удаага би чинь гэр бүлтэйгээ энд одоо алдад Metallica хамтлаг Шанхай тоглох болоод тэрний тоглолтыг үзэхээр гэр бүлтэйгээ ирж ирсэн. Mercedes-Benz Arena гэдэг супер гоё том газар 2 удаа тоглосон 2 удаа үзсэн байгаа. Тэгээ 3 дахь ирж байна. Үнэхээр бас өөрчлөгдсөн байх шүү. Одоо намайг ирж байхад тэр Шанхай Tower гэдэг чинь бол байгаагүй. Одоо ингээд босцсон юм байна. Энд чи одоо дэлхийн 3 дахь хамгийн өндөр байшин Бурж Халифа нөгөөх нь Куала Лумпурд байдаг юу лээ да Петронасын нөгөө хажууд бас нэг шинийг барьсан юм аа. Тэр чинь 2 дахь нь болоод байгаа юм байна. Энэ бол одоо 3 дахь нь. Гэхдээ одоо хятадууд чинь ингэсэн гэж шүү. Ахиж энэс өндөр байшин хятад барихгүй гэдэг тийм бүр журам гаргацсан юм байна. За тэр намайг ирэхэд тэр хажуудлын нэг цоорон тэр нэг beer opener гэдэг юм. Би яг bottle opener гэдэг юм байл л дээ. Beer opener гэдэг нэг онгойлогч шиг байгаа шүү дээ. Тэр бол байсан. За мэдээж энэ Pearl Tower бол байсан. Энийн орой морой дээр нь гарч утсан. За тэгээд ер нь яг Шанхай хот чи өөрөө одоо нэг дэлхийн эдийн засгийн бас том төвүүдийн нэг болсон. Тэгээд тэрний нэг илэрхийллийн тавханд тайлбарлаад өгч. Одоо энийг нэг бунд гэдэг юм аа. Одоо энэ чинь одоо яг энэ чинь Шанхайгийн үг түүхийг хариуд одоо зөндөө олон гоё кино мэнүүдээр гарсан нөгөө эртний үеийнх нь олжтой. Цаашгаа гоё нөгөө engine гэдэг одоо Walking Street мэд байдаг те. Манайх бүгд надад илүүдэг мэднэ. За энэ орой 6 цагаас 10 цагийн хооронд 4 цаг гэрэлтүүлдэг. Тэрийг үзэх гэж гачи хүмүүс ударна. Тэр гэрэлтүүлэг нь одоо Монгол мөнгөөр 100 сая төгрөг гэнэ. Нэг л өдөр те. Зөвхөн тэр гэрэлтүүлэг нь 100 сая төгрөг. 7 хоног 700 сая төгрөг те. Сард одоо 3 тэрбум юм хайшаа. Тэгээд Шанхай дээр ирсэн зураг мурга тавьсан чинь дараа дүүмэн хүүе ганхугаа та Шанхайд байгаа мó гэсэн. Тийм гэж байна. Дүүн яваад очиж гэсэн. Үгүй ах нь одоо ингэж босож явж штэ амжих юм гэдэг. Вэ юу гэж байгаа юм бэ ганхугаа Улаанбаатараас шууд Шанхай хүртэл чинь шууд нисгтээ болцсон штэ. Өө тийм хизээр гин орой яваад очив. Тэгсэн өчтөр оройроо өнөөдөр хүрээд ирлээ. За наашир минут. Наашир минут. Амар тэнцүүлж байгаа штэ. За гачин гоё дэжгөө. Манай дараа гачин гоё фэшнэбл бүсгүй штэ яа. Таалт холгондоо ингээл те. За дэжгөө алин дэжгөө юм даа. Ажил дэжгөө ахаа. Чи одоо би бас фэшнэбл шүү. За хоёулаа хар шилээ. Хоёулаа зүүнэ. Аа. Манайд зарим нь таних байх. Одоо намайг бүхэн юмштай танилцуулсан. Мундаг буянтай дүү байгаа. Олон жил одоо энэ аялал жуулчлалын бизнес эрхэлж байгаа. Манай компани байгууллагатай жил 6 сар болж байгаа. Манай жишээ нь бол одоо маш олон жил болж байгаа. Анх чи чинь бүр өөрөө юу эрхэлжсэн мэт те. Гайдер хэлчихсэн мэт. Тий, гайдаас нь авахлаа. Гайдаас нь авах явсаар байгаад одоо YouTube гэдэг өөрийн компани байгуулсан. Манай үргэлжтэй компани ганцхан офистой. Тэр нь Улаанбаатар. YouTube компани яасан гэж 5-5 офистой. Нэг нь Америкт Виржиниа тий. Аха, Виржиниа. Нэг нь Японд. Японы хааны? Японд Окинавад. Окинавад. Нэг нь Монголд ойлгомжтой. Монгол нь нөгөө юу шүү манай төвшөөгийн Worldwide Tower-ын 9 давхар шүү. За нэг нь Хятад Хөхөдөд. Тэгээд Дубайд. За 5-5 офистой. Ийм л үндэ. Аргагүй. Манайч нэг жил болж байгаа юм чинь нэг офистой юм. 5 бараг зүгээс чинь 5 жил болж байгаа юм чинь 5 офистой байхад аргагүй байна. Чамаага яаж гүйцэн дээ. За тэгээд сая битгаар уулзлаа. Ер нь бол монголчуудаа одоо Шанхай руу аялуулж байгаа юм байна. Тэгээд 5 сар чинь дууссан юм уу? 5 сарын хуваард бүгд дууссан. Алдсан юм байна. Аргагүй чинь шууд нислэлт болсон юм шүү. Сая ерөөсө 3 сар шууд нислэг эхлэхэд 1 сараас зар тавиал 3 сарын хуваар дандаа 2 сарын өмнө бараг дүүрэлттэй яваад байна. За. Тэгээд сая дүү маань ханхаа одоо нэг Шанхай ярьж байгаа юм чи манай хөтөлбөрүүдээр явъя. Одоо мэдээж монголчууд гүрүүхтэйгээ ирдэг гоё Disneyland үзэхгүй ах нь одоо настай. Тэр Disney чи явахгүй. Ах нь үзчихсэн. Тэр чинь тийм үү. За тэгвэл энэ тийм нөгөө нэг номерын зүү шүү дээ. Одоо тэр амьд нь бол Wild гэлөө яадаг гэлээ. Тэгэхэд номер нэг амтны хүрээлэн гэж. За тэгж ярьдаг юм билээ харин тийм. Тэр мэрээ чинь ч саахан үзчихсэн. Тэгвэл ядаж хоёулаа энэ дээшгээ гоё манайх чинь хөтөлбөрөөр энэ Pearl Tower мавар гардаг шүү дээ. Тэрэн дээр чинь хараад үзчихээ ах нь. Ах нь Шанхайд одоо 3 дахь ярьж байна. За. Ирэх болгондоо мэдээ сайн судалгаа хийн. Маш үнэтэй бот. Тэрийг бол одоо хүн болгон надад илүүдгүй мэдж байгаа. Тэгэхэд манай YouTube-ийнхэн маш боломжийн ийм үнэ санал болгож байгаа байхгүй те. Зөвхөн онгоцны плет чинь хийдэг ч байшаа их буцах юм. Ер нь бол 2 сая. Тэгээд бүр хай сизний үед 3 сая. Харин тийм. Тэг чинь ийм үнээр дээрэс нь 5 одоо бүр 6 сар 6 өдөр тэгээ дээрэс нь хөтөлбөртэй хөдөжтэй
автобус одоо галчин автобустай санаа юу гэдэг Disney автобустай бүх юмтай тэгээд 5 отоо зочд буудалтай ахыгаа одоо хахаха наад зочд буудалтай сахаар манай зочд буудал орой морё гэсэн. Танад очих юм одоо тий. За манад очина. Манад очина. Шанхаа хүн боллоо. Шанхаа хүн боллоо. Ийм гоё аял санал болгож байгаа юм байна шүү манайхаа. Тэгээд хамгийн гол нь би яг та бүхэндээ байнга л хэлдэг. Одоо энэ аялал жуулчлалын асар олон компаниуд бий болсон. За тэр дундаа одоо зүгээр энэ үгэнтэй гэж хэлэхэд Facebook-ийн асар олон компаниуд болсон. Тэг амлсандаа хүрдгүү. Зарим нэгэн тохиолдолд бүр аялалтаа яваагүй мөнгөө төлчөөд аялалтаа яваагүй тийм тохиолдол гарсан. Нэг өсөндөө юу хийж ирэхээр буцах хаягтай буух эзэнтэй компаниар л та бүхэн одоо энэ ч нөгөө бас хөөрхөн мөнгө шүү дээ ингээд гэр бүлээрээ ирнэ гоё дурсамжаа бий болгоно ирээд гоё ажиглалтай байх шүү дээ. Тэгэхгүй ирээл ингээд нөгөө асуудал ороод зовоол тэгээд бөөн асуудлуудад ахаар тийм учраас та бүхэн манай YouTube компани руу хандаарай. World Wine-ийн 9 давхард байж байгаа манай Лара дүүл үнэхээр сэргэлэн дүүстэй божигнууландаа нэг танаач бас дээрэс нь бах юм бэлгэлнэ гэж ван гэж төвлөлт тэрийн цэжж амжихгүй маа чи өөрөө хэл. За манайх болохоор нөгөө хүмүүст ерөөсөө аяллаас гадна бусад одоо өөр гоё одоо дурсамжаа бүтээгтэн зориулаад эрүүл мэндэд зориулаад бүтээгдэхүүн гаргасан байгаа. За бүх аялагч нартаа ийм торгоо хөвлөлтөд подвалкууд I love family ч гэдэм үү, Шанхай ч гэдэм үү, өөртөө өнгөө сонгон, загвараа сонгоно. За бодвол тийм. Тэр хамгийн хэрэгтэй нөгөө ИСМ. За. Шууд стори дээ штэ манайхан ч байгаа газар яаж байгаа тийм. Сторидхгүй хүн биш болчоо тийм. За тэрийг нь бэлэглэн. Дээрэс нь аялж явж ирчээд ерөөсөө манай одоо хамтран ажиллагч манай World Wine-ийн нэг давхар байдаг Амида аймлагээр ба үйлчлүүлэх 280 мянган төгрөгийн шүдний их хэмжиг. Тос бүрдэж байгаа. Шүдний эмнэлэг. Тийм, шүдний эмнэлэгт очоод аялж очичоод дурсамжаа бүтээчээл дараад за одоо гэр бүлийн жишээд аав ээж хүүхдтэй гэж гурууланд нь 280. Тийм үү. Тус 280 гэсэн. Наачаасан гоё. Тийм. Тэр одоо хүмүүс бүр яг энэ дээр бүр одоо маш сэтгэл хангалуун байна. Сая тэгэл бидний сая буусан чинь нөгөө YouTube-ийн манай гайд огтод авч ирэл та бүгд гоё YouTube гэсэн чүнх хөрцөн те. Эдгээр чи одоо ингээ Шанхай хотод яг гоё хэл устай энэ суралцдаг те одоо мундаг юм гайдууд нь хүлээж аваад үнэхээр гоё байна. Ярих юм адаг. Тэгээд надад нөгөө Шанхай хотын нэг юм юун таад яхан сая Гуанчжууд байж байгаа ирлээ шүү дээ. Гуанчж чи пүнк гэдэг савнд орчих юм шиг те. Халуун байна. Тэ. Энд бол ингээд 6 сар чсэн энэ чинь яг нөгөө далайн ирээд очиж аягүй гоё сагтай яваад байт юм. Явж буудлын чи шалгая. За мэрэгжлийн мэрэгжлийн 5 оттой байна 4 оттой байна. Тэгээд мэдээж та бүхэн Шанхай аялыг сонирхож байгаа бол манай YouTube компани доогуур утсаар холбогдоорой. Тэгээд болоогүй одоо бид хоёр дахиад шинэ destination нээхээр маргааш бас нисэх юм байна тийм үү? Тэр хаана гэлээ? Хятадын Чанжиг гэдэг. Одоо хоёул дэлхийн Гранд Каньоны аялуудаас монголчуудтай хүргэн. За тэгээд тэр гоё газар очиод уулзцаа хэдүүлээ. За буудлаа авчиад гараад ирлээ. Joy Resort Hotel гэдэг 5 хотод зочд буудал. Энд чинь юусе байгууллагуудад сая өнгөрсөн 1 сар гэж үү, хизээ байгуулагдсан гэж үү те. Бүр чоошин буудал монголчуудаа авч байгаа юм байна. Хөө араа ингээ манай монголчууд ирж шít. 2-2 автобусаар ингээ монголчуудаа тосч авч байгаа юм байна. Тэгээ энэ буудлын хувьд бол тун дажгүй гоё буудал сонгоцсон юм байна. Тэг ягаад тэгэхээр энэ ч ерөөсөө ингээ бүх юмтайгаа айгүй гоё ойрхон. Одоо ийшгээ ингээд одоо энэ хөтөлбөрч нөгөө Disneyland багтаад байгаа шүү дээ. Ялангуяа гэр бүлтэйгээ яаж байгаа хүүхдүүдтэй ирж байгаа хүмүүс бол Disneyland бол маш чухал. Ийшгээ ерөөсөө 10 км. Дэлхийн хамгийн том зүүч ерөөсөө эндээс 1 км. Энэ үхэн энд ингээд KFC байна. Тэгэл Монгол хүүхдүүд чи гадаад ихээр манай хүүхд л гэдэг шүү дээ. McDonald's гэдэг. Ерөөсөө одоо тэр өндөр байшингийн дор McDonald's байна. Бид нар сая өдөр ирээд тэнд нэг шилтөө бол идсэн юм аа. Яг тийм гоё монголчууд айгүй гоё. Тэр чигээрээ хоолны газрууд чи ойрхон бас нэг мол байгаа гэсэн. Тэр чинь арай ойрж амжаагүй байна. Тэгээ ерөнхийдөө ингээ нөгөө бүх юмтайгаа ойрхон байх нь айгүй чухал шүү. Ялангуяа өдөржингөө Disneyland байндад ингээ тоглож байгаа хүүхдүүд ядарсан те. Тэгээ хотын төв рүү ингээ төгжрээд Шанхай ч мөр асар том. За сая явцгааж гэнэ үү? Сая явж ирвөө? Сая. Айгүй болоод байж шүү. За манайх ороо. За орё. Тэгээ одоо яг ингээд өдөржингөө Disneyland тоглож байгаа хүүхдүүд чи ирээд ядардаг. Тэгээд ядарсан хүүхдүүд ингээд хотын төв рүү ингээд айгүй төгжиж мөгжрээд явах ямар шаардлагагүй байгаа байхгүй те. Тэр байршлын хувьд маш зөв байршил сонгоцсон байна. За дээрэс нь энэ буудал маань цоошин учраас бүх юм их гоё юм байна. Одоо би фитнесний энд байж, бассейнтэй юм байна. Хүүхдийн тоглоомын талбай, малбай, теннисний корт морд ерөөсөй байхгүй юм байхгүй. Ийм гоё буудлыг сонгосон байх шүү. Тэгээд нэг үеийн бол монголчууд маань одоо ингээд хараад ийм олуулаа ингээд гоё аялж जैन те. Энэ бол маш зөв. Монголчууд маань одоо аялах хэрэгтэй, ялангуяа өөр хүүхдүүдтэй юм уу зүүлэх хэрэгтэй. Ингээд жоохон хүүхдүүд ингээд явж байгаа байхгүй те. Автобус дайжгүй байна уу? 2 автобус явж байна уу те? За сая онгоцны буудлаас хэр хурдан ирж байна та хэд? 30 минут. Тэгээ онгоцны буудлаа ойрхон байгаа байхгүй те. Хүмүүс онгоцны буудлаа руу төв авсан бол одоо баг цаг 2 цаг явна шүү. Шанхай ч мөр аимшигын том төвжил мөгжлөлтөд тооцвол бас хөөрхөн төвжин шүү Шанхай ч бас. Тийм учраас ингээд маш зөв бол сонгосон байна. За тэгээд манайхаа энэ гоё аялыг сонгож байгаа бол манай YouTube-ийн
манай Лааратай холбогдороо за офисоор нь очиороо World Wine гэдэг нарны гүүрээрээс уруудтал баруун галдтаар манай төвшингийн World Wine гэдэг байдаг. Тэрний 9 давхар манай YouTube компанийн байгаа шүү. За ингээд дараагийнхаа хот руу эндээс марш. Үгүй сая ингээд хоёр автобус буугаад бүгдээ орчих юм уу? Орчлаа ингээд. Бүгдийг ингээд урьдчилаад бэлдсэн байдаг юм уу нэрээ өгөөд. Энэ аягүй зөв шүү. Одоо манайхан ч нөгөө зочдол дээрэл зайлвал тэгэл бүгдээрээ чандам цаваа тавиал тэгэл энэ лоббигоор нэг тард суугаал тэгэл ээлжилж байгаа очоод баасдоо ишуулаад дээтрий бас зарим нэг хятадч нэр удаан штэ зайлвал тэ нэг очоод байхгүй гэл бүх нэрсийг аваад урьдчилаад бүх төлхөрүүдийг аваад шууд ингээд өрөөрөнд нөхчиж байгаа байхгүй тэ. Одоо сая автобуснаас буудлаа нэг ч Монгол байхгүй бүгдээрээ баг өрөөрөө орж байгаа. За энэ маш зөв шүү. Энэ ямар гоё өдөр вэ? Чин дээш хартаа Бээжинд бол энд айгүй хуур байхгүй тий. Монголд байгаа юм шиг тий. Ийм гоё нартай өдөр. Нартай байсан ч гэсэн ингээд бүүдигээд идэг ч тий. За ингэсэн манайхаа. За ингээд ямар ч 3 хоногийн дотор Great Wall Motors-ийн урилгаар гоё авто шоу үзлээ. За тэр Боуден Глоб Ауден ч хотод нь очоод бүр асар том хот байдаг юм байна. Тэнчрөөс Great Wall Motors-ийн хот болцсон юм байна. Тэнд нь одоо бүх юм үзлээ. Test drive хийлээ. За бүр crash машин тэргийн мөргөлд үйлч үзлээ. Тэгсэн яг гоо битгойдээ эндээс одоо дараагийнхаа аялал руу тэр нь болохоор нөгөө манай BYD-гийн одоо маш гачин гоё том тийм авто тест хийдэг одоо дрон бас бий болсон. Тэрийг болж үзэхээр наашаа Бээжинд босч ирээд маргааш нисэх ёстой. Тэгсэн харин одоо нэг караоке нэг бичлэг тавьсан чинь нэлээд хүмүүс үзсэн юм шиг байна. Тэгсэн манай бөхөө эмч нь үзчихэж. Хүүе аквахата хаана явж байгаа юм бэ гэсэн. Гөө би одоо Бээжинд явж хүүе дүүн Бээжинд байгаас та гэд. Бөхөө эмчийг зарим нь таних байх. Хөх хотод та бүхэнд эмнэлгийн танилцуулж ирсэн. Тэгээ манай Хөх хотын өндөр ээж гэдэг бөхөө эмчиг бол одоо авгаалаа суртсан айгүй буянтай мундаг бүсгүй байдаг. Айгүй олон монголчуудад тусалсан. Тэгсэн бөхөө маань хүүе акваха дүүн одоо энэ Бээжинд байж штэ. Бээжингийн нэг эмнэлэгтэй бас хамт арчиж байгаа штэ. Энд чим дүүнээс захирал бахирал хийж байгаа штэ. Болоо юмчлаа. Өө тийм үгсэн. Та ирж ядаж шинжилгээ өгчөө буцаад гэсэн чинь ахт яг нэг өдөр байгаа юм чи өө наа чи гоё боломж байна гэд нааша дахиад ирлээ. Тэгээ өчтөр нөө шүн ирсэн учраас ямар бууд буусаж мэдээгүй өглөө босчоо харсан чинь Health City Hotel гэж шүү. Тэн чин бүчтөж одоо таксигаар нэг хэд вэ 40 минут явуу 45 минут явуу Бээжингийн 7 дугаар тойрог дээр байдаг юм байна. Хэбэ мөждөө ордог гэлээ. Тэгээ сая сошиаллуудаа сонхоор харсан чинь хүү ичээрээс бүр асар том талбай дээр зочид буудал имлэг тэгээ энэ орчин ямар гоё нэг тийм ямар Бээжинд байхгүй юм шиг нэг тийм гоё сэтгэл төрсэн юм гоё газар байна. Тэгэд бөхөө эмчи ярьж байгаа бол энэ хамтран имлэг юм байна. Би одоо сайн мэдгүй өглөө босч одоо очиж бүгдээрээ танилцчихъя. Надад нэг онцолж хэлж байгаа юм энэ ч бүр юу хүч вэ? Дэлхийн 30 байдаг нэг тоног төхөөрөмж байдаг. Тэрнийх нь үнийн сонссон чинь 1.3 тэрбум юан гэдэг байгаа байхгүй юу? За сайн уу. Өглөө нэм. Ямар гоё өдөр вэ? Сайн амжилттай. Ажил дээр. Тавлага. Сайн байна уу? Оо за. Лукас гэдэг англи хэлтэй япон. Oh, nice. Very good. 3 languages you speak. You can speak, right? Wow. Имлэгт нь ороод ирсэн чинь имлэгийнх нь хамгийн том босс нь телевизээр гарч байгаа юм байна л да. Сая бөхөө юм надад хэллээ. Өө чи их залуу хүн байдгийн байх гэсэн чинь гүү энэ чинь юу вэ? Бар жилтэй танаас 4 байна уу 5 агтж авч шүү. Хөөе энэ одоо надад зах би ч өөрийгөө амар залуу болдог чи ийм нөхөр байдаг юм байна хөөе. Тэгээ чинь хэбэ юужиг канцер гэдэг энэ том эмнэлгийн том босс юм байна. Хотын төвийн бас улсын эмнэлгийнх нь босс юм байна. Тэгээ саяны миний нөгөө буудлын босс нь үтлээ энэ нөхөр юм байна тий. Энэ чэрэнцтэй авах нөхөр үгүй залуу хүн 64 5 гэж авч шүү. Энэ тийч харагдахааргүй байгаа байхгүй тий. Би чи энэ тэнд явж байхдаа нөгөө дандаа том боссуудтай уулзах гармаар бариад явдаг шүү. BYD-гийн хамгийн том босс Ван Чамфуудтай гар барьсан шүү дээ. Энэ нөхөртөө бас гар барьчих юм чи билээ. За шинжилгээгээ өгье. Тайлбарлаад яваад байгаа. Ой би шинжилгээгээ өгье. Тэгээ аргагүй юм байна. Би ч нэг эмнэлэг гэхээр нөгөө байдаг л эмнэлэг рүү ороод ингээл шинжилгээ өгөөд явах юм багсан чинь бүр Health City гэж бичсэн. Одоо хотоогод байгаа хгүй. Бараг хот байна л тань чинь тий. Одоо бидний зочдлууд нь энд байж ин тий. Одоо бидний эмнэлэг маань одоо яг энд би энд байж ин тий. Чин чи голдоо бүр асар том байгууламж, сургууль, соёл судалгааны газар, хурал зөвлөгөөний танхим заал тэгээ бүр ажилтнаа зориулсан микро район манай бөхөө эмчд одоо энд 3 өрөө байр өгцөн гэж жишээлбэл тий. Төсөөлөл шал өөр газар хүрээд ирлээ шүү. Би зүгээр нэг ирээл эмнэлэгт үзүүлээд шинжилгээ өгөөд бөхөө маань намайг одоо бас нэг 60 хүрж байгаа юм байна. Шинжилгээ өгөхгүй хаа гэдэг харин хүрээд ирсэн үгүй юм байна. Яв танилцээ. Сая эход орчод гараад ирлээ. Тэгээ юу нэг чинь шүү. Манай бөхөө эмчи хэлж байгаа монголчуудыг бид нар бол VIP үйлчлэгээ үзүүлнэ. 2 давхурдаа авнаа гэд. Тэгээ н 2 давхурдаа аваад ирлээ намайг. Ямар VIP гэсэн үгүй яг одоо жишээлбэл ингээд
энэ чинь ингээд ийм өрөө байна л да тий. Одоо энэ чинь ингээд нөгөө хүмүүсээс тусгаарлагдсан байгаа байхгүй нэг давхраасаа биш хоёр давхртаа ийм гоё VIP орчинд. Тэгээ одоо би ч нэг өглөөнөө шинэлгээ өгөхийн тулд одоо юм идэхгүй уухгүй тий одоо ингээд шээсмээсээ барайл ирж байгаа шүү дээ. Тэгээ одоо энэ шинэлгээ маань дуусаагүй байна л да. Одоо ч юм идэхгүй уугаагүй явж байна. Тэгээ хүмүүс үлсдэг гинэ мэдээж энэ чинь тий. Тэнгууд нь эмчэн нэрж суугаад эмнэлгээс одоо шинэлгээ дуусны дараа гоё үнгөө хоод өгдөг гэдэг байгаа байхгүй тий. Тэгээд нөгөө олуулаа ирсэн тохиолдолд энд ингээд бас гоё санд ширэмээрээ бүх юм ингээд гоё бэлэн засаад өгсөн байж байгаа байхгүй тий. Тэгээ энэ хоёр давхрын баруун жигүүр тэр чигээр гоё ингээд VIP үүсдэг. А бөхөө юм чи хэлж байгаа монголчуудаа бол бид нар дандаа энд хүлээж авнаа гэж байгаа байхгүй. Жишээлбэл одоо энд ингээд намайг сайн хүлээлгээд энэ яг нэг шинжилгээнээс нөгөө шинжилгээний хооронд бас ингээд шээсмэс тэгээд одоо юу гэдэг цуус мос тэгээд эхо MRI ингээд хүлээх шаардлагатай болоод байна л да. Тэгээ энэ сайхан халуун устаа юутай өөрөнгөсөн нойлтой сая шээсний шинжилгээг 0-д ороод өгчлөө. Бид ч нөгөө шээсний шинжилгээхээр нэг л том юм гэсэн чинь сайн ийм жоохон энэ болчих юм уу болно л гэж шүү дээ. Хүнд хүн ирнэ шүү дээ. Энд ч одоо хавдрын имлэг шүү дээ. Хүнд хүн ирнэ. Тэгэхэд энэ имлэгийн өөрөө биш шүү. Зүгээр хүлээлгийн өөрөө те ингээд хүмүүс гоё хөвтөж болно гэд. Орчин их гоё одоо ингээд тав мод зодтэй ингээд тийм гэр юм шиг байгаа шүү дээ. Тийм ямар ч имлэг биш. Цаанаасаа тэгэд очиулсан гэдэг. Ер нь яг ингээд нөгөө энэ чинь янз янзын хүмүүс ирж байгаа шүү дээ. Тэр хүмүүст сэтгэл нь гоё тийм гэртэй байгаа юм шиг те одоо гоё амралтын газар байгаа юм шиг мэдрэмж төрүүлнэ гэдэг байгаа байхгүй. Анхнаасаа тэгэд төсөөлж тэгж хийсэн гэдэг байгаа байхгүй. Нарийн тэр нэг таалагдаад байгаа байхгүй те. Нээ гоё тийм тайван те. Ийм орчинд байна л да. Яалчгүй тэгээд энэ дизайн, энэ интерьер за тэгээд одоо атриум гэж ярьдаг те. Энэ гачин гоё хийсэн байж үнэ. Үнэхээр л гоё хийж. Асар том байгууллага юм байл да 4 давхар 1500 ортой гэдэг шүү дээ. Одоо хэдүүлээ бас тэр өрөө мөрөөгөр нь орж үзье. 3 төрлийн өрөө байгаа юм байна. Энгийн өрөө, хагас, лүгс тэгээд үн бас сая үнийн сонсож бас гайгүй сонсчихлоо. Ер нь бол энэ чинь нөгөө асар үнэтэй газар байдаг шүү дээ. Тэрнийтэй харьцуулахад энэ чинь бас маш боломжтой. Нэг энгийн өрөө нь өдрийн 150 юан гэж үү те. Хагас лүгс нь 350. За бүр лүгс нь бараг хідүүлж амьдрын гэнэ энэ чинь хоол молоо үзүүлэх гэж байгаа. Хэдүүлээ орж үзье. Тэгээд яг бүхэн юм чи ярьж байгаа нөгөө монголчууд маань ингэдэг гинэ. Бүрэн шинжилгээ хийлгчээд тэгээд нэгэн тэрсэн юм чи энэ ч бас нэг тусламж хийлгээл ялангуяа нэг уламжилт нөгөө гоё барай засалмаас л те юу гэдэг шинжилгээний хариу ямар гарахаас үл хамааран баймар байдаг гинэ. Бүхэн юм. Тэрэнд зориулаад 50 ор одоо ингээд бүр 50 зориулаад бэлдсэн байгаа юм ярьж шүү. Юу хурлын өрөө нөгөө төгөөрөмж үзье гэсэн чи хурлын өрөөгүй энэ айгуу чухал гинэ. Тэг яагаад чухал чинь одоо энэ эмнэлгүүд дээр жишээлбэл нэг өвчтөн дээр нэг эмчин л ингээд ягаад харьцаад байдаг шүү дээ. А энд болохоор нэг өвчтөн дээр бүх эмчнэр энд сууж хагаад зөвлөгөө өгдөг. Өвчтөн өөрөө ирээд сууж болно. Бүр цаашлаад ярих юм бол одоо яг ямар тухайн өвчин байна шууд ингээд видео коллоор одоо Японы хамгийн сайн эмчтэй ингээд хоорондоо холбогдно гэдэг байгаа байхгүй тий. За ёстой төдийлөн хүн ордгоо газар л одоо оруулаад одоо эмнэлгийнх нь одоо яг ч гуйж байгаа одоо танилцуулж байгаа юм чинь тий. Тэгээд сая одоо яг би нөгөө мэрэгжлийн хүн биш шүү. Мэрэгжлийн хүн биш учраас буруу зөрүү ярьж иж магадгүй сая ингээд нөгөө тайлбарлаад орчуулаад ингээд зовлонтой төвөгтэй юм байгаа шүү дээ. Тэгээ энэ нэг ойлгосон юм бол за энэ бол IBA гэдэг Бэлэг улсын бүр одоо энэ протон гэдэг тэр туяагаар хэмждэг бүр супер тоног төхөөрөмж юм байна. За энэ асар үнэтэй юм байна. Үнийг би ингээд сая асуусан чинь та нар 0 алдаагүй гэсэнгүй алдаагүй 1.3 тэрбум юан. Би сая ингээд нөгөө одоо 1 юан чинь манайха 520 төгрөг байгаа шүү дээ. Ингээд шилжүүлээд үзсэн чинь 60-аад тэрбум төгрөг болчиход байгаа байхгүй юу? Одоо нөгөө хурдны туулын хурдны зам чинь 2.3 их найдаад байгаа шүү дээ, тэ. Бараг 3 ийм аппарат байгаа байхгүй тий. Тийм асар их үнэтэй юм л энэ эмнэлэгт байна да. Тэгээ энэ одоо өөр хаана үлсэн чинь хятад өөр хаанч байхгүй ч. Ганцхан манай энэ дуугаад байгаа. Гэхдээ тэгсэн яг энэ одоо энэ эмнэлгийн дарган мундаг залуу байна. Залуу шүү дээ надаас 3 4 ах юм байл л те. Харахад залуу өөрөө нэг тийм юу гэдгийг хүмүүсийн төлөө гэсэн тийм сэтгэлтэй. Тэгээд одоо хаана дэлхийд хамгийн дэвшил технологи байна. Тэрийг л одоо авчиж суйрлуулъя гэж энийг аваад ирсэн юм байна. За зарчмын тайлбарлахаас өмнө яг үнэтэй болсныг нэг харуулдаг энэ үнэтэй байгаас аргагүй юм байна. Энд чинь бүр тээвэрлэхэд ихэвчлэн зөвхөн усан онгосор гинэ. Онгосор ганцхан тээвэрлдэг онгос нь Украинд байсан юм л да. Одоо би санаж байна. Тэр Руслан үү юу Антон үч лөө. Тэрийн сая дайны үеэр устгаа хийсэн шүү дээ Оросд. За манайх ороод ирээрээ. Би одоо нөгөө харуулж болохгүй юмыг л та бүхэндээ харуулад байна шүү дээ. Энэ сансрын хөлөг юм уу айш энэ одоо юм. Аргагүй юм байна. Энэ чинь тэгээ бүр тээвэрлэх нь хүртэл айгүй үнэтэй болж тараад байна л да тий. Тэгээ энэ яг нөгөө ягаад энэ байрлуулсан гэхээр анхнаасаа энэ эмнэлгийг барихтаа энийг авчна гэдэг зорилтоор
төлөвлөлтөө ингэж хийж ингэж авчирсан гэдэг байгаа байхгүй те. Зүгээр нэг эмнэлэг дээр авчираад тавьчихдаг нөгөө бидний нөгөө мэддэг шиг MRI аппарат бол биш вэ шүү. За тэгэд яагаад ийм том төхөөрөмж байна гэсэн чинь учиртай юм байна. Одоо эндээс нарахад бол жижиг хэл марагдаад байгаа шүү дээ. Тэгээ цаана ийм байж байгаа байхгүй. Тэгээ юундээ ийм байгаа гэсэн чинь одоо ингээд өвчтөн энд хэвтэнэ. Өвчтөн хэвтэл бид нар ч нэг камераар одоо эргээрээ цаашаараа доошоо хараараа ингээд идэг шүү дээ. Тэг шаардлагагүй. Энд хэвтлээ эн чинь өөрөө эргэж байгаа байхгүй. 360. Тийм аппарат байгаа байхгүй бүр асар нарийн юм ярьчлаа. За тэгээд одоо би буруу ярьж байгаа шүү. Одоо та минг байна уу гэсгүй. Яг минг байгаа шүү дээ. Энэ минг одоо хуучны аппарат бол таны энэ мингийг одоо ингээд одоо авах юм гинөө эмчилгээний тулд сүхээр зогсож байгаа юм шиг байдаг гинэ. Одоо юу гэдэг нэг тэр туяаны л яриад байгаа протон гэдэг туяа яриад байгаа шүү дээ. Одоо очихдоо яадаг ч гэнөө арьс чинь гимтэйгээ тэгээд яг эндээ очихдоо онохгүй хажуудалтай эвдээд сүхээр ингээд татаад авчих юм шиг авчих. А энэ аппарат бол таны энэ мингийг зөвхөн зүүнний үзүүрээр ингэж авна гэдэг байгаа байхгүй. Ялгаа нь одоо ойлгохгүй надад л тэгэл тайлбарлаа л та тэр нь зөв баг. Тэр протон гэдэг энэ эмчилгээ чинь юу гэж шүү. Одоо 40-од оноос хөгжсөн юм байна. Ерөнхийдөө бол тэгээд одоо энэ протон гэдэг туяагаар эмчилж болох юм байна гэдэг нээсэн юм байна л да. Тэгээд одоо энэ чинь бүр асар өндөр төвшөнд хүрсэн. Одоо энэ төвшөндөө орцсон Брак пик ч гэнэ одоо тэр нь одоо эмнэлгийнх нь мэдэх баг. Одоо тийм одоо лог нь хүртэл тийм байлээ л да. Брак пик гэдэг ингээд доошоо буудсан. Тэр пик дээр очихоор энэ жижиг юм чинь тэгэл тэг яг мэдээж хавдар хэцүү. Гэхдээ яг одоо эмчлийн хэлж байгаагаар ерөөсөө урьдчилаад үзүүлээ, эртхэн эмчлүүлээ, эртхэн онцлуулаа, эрт үе дээр нь барьж аваа л гэдэг юм байл та тий. Тэр нь зүв баг тий. Энд чинь нөгөө астар наривчлалтай эмчилж байгаа учраас одоо нөгөө хаашаа чарсан нөгөө хүүхдийн бас тасгууд байгаа байхгүй. Хүүхдүүдэд их тохиртой, залуучуудад их тохиромжтой гинэ. Ерөнхийдөө хүүхдүүд асар ихээр ирдэг юм байл та. Тэгээд маш зөв тайлбарч одоо нөгөө рентген ч гэлөө одоо энэ туяагаар эмчилдэг эмчилүүч зөндөө байгаа шүү дээ. Энд чинь нөгөө яг онохгүйгээр хажуудалд байгаа эрүүл эсүүдээ бас ингээд гимтээчэд идэм байл та. А энэ тэгдэггүй гинэ. Энд чинь яг ингээд тоочноо очиод хажууд байгаа эрүүл эсүүдийг ямар ч гимтээхгүй зөвхөн тэр хавдар дээр очиод тэгээ сая бүхэн эмчийн хэлж байгаа зэг гэдэг одоо мэдгүй тэр нь ч юу гэж байгаа нэг ингээд хусаа ичдэг ч юм уу яадаг ч тийм юм ярьлаа шүү манайхаа. Тэгээд 800 тэрбум төгрөгийн үнэтэйгээр одоо мэдээж үнэтэй аппарат тий. Тэгэхээр эмчилгээ ч гэсэн бас үнэтэй гэж хүмүүс шууд ингээд автомат ойлгоод за зүүнний дийлэхгүй гэдэг ч юм одоо юу гэдэг чинь тий. Тэгж бодож магадгүй. Гэхдээ эн чинь юу гэж шүү. Сайн ингээд эмчилгээтэй ярьсан чинь одоо ижил төрлийн ийм аппараттай газруудаас зарим нэг газраас бүр 3 дахин зарим газруудаас бүр 2 дахин хямд үнэтэй гэдэг байгаа байхгүй юу. Та бүхэн тэгээд манай бүхэн эмчийн төлөвчийн газраас очиод зөвлөгөө аваад би дараа нь та бүхэнтэй хаяг маяг уцмуцыг гүйлгэж. Одоо юу гэдэг нэг одоо чинь өөрийнх нөгөө хэмжээ хавдрын хэмжээнээс нь ч юм одоо юмнаас нь болоод 3 удаа орох, 5 удаа орох, 10 удаа орох гэдэг юм ингээд байд юм байна л да. Одоо 3 удаа орчоод дахиад шаардлагатууд 4 ч орж болно, цаашгаа бүр 5 ч орж болно тий. Нэг ёсондоо эмчилгээгээ дуустал одоо нэг үнээл барина гэсэн л полиц юм байна л да. Би сая тэгж ойлголоо. Дөрөв давхартай ингээд маш том хоолны газартай ч хичнээн хүн багтахаар тий. Буфе юм байна. 100 юан байршуулцдаг гинөө яадаг ч гинөө тэгээд одоо ирээл буфегээр аваад одоо идэм байл та. Гэхдээ нэг юм маш их таалагчлаа. Ер нь бүхэн эмчилсэн одоо нэг зохион байгуулах гэж байгаа юм байна. Юу яг монголчууд бид нэг нэмлэг домдод ирэхээр чинь тэгээд нөгөө таарахгүйгээд хоол зөндөө байгаа шүү дээ. Ялангуяа хятад хоолнд дээшгүй хүмүүс байдаг шүү. Тэнгүүд яаж нэхэхээр өөрснөө махцах өөрснөө юм авчираад одоо энд ингээд одоо бид нар сахиурал баг те одоо ингээд өөрснөө хоол хийж байгаа. Нэгсэндээ одоо лавшаага, цуунга, буузаач гэдэг юм уу те одоо ингээд өөрснөө ингээд хийч болохоор бодгоо байхгүй те. Энд бүр асар том имлэг мөртлөө ор хоног нь бас гайгүй хямдханаар эхэлдэг юм байна шүү. 150 юанаар эхэлдэг юм байна шүү. Өрөөндөө гуруулаа юм шиг би тэгж ойлгосон. 3 орол харагдана лээ. 350. Тэнд монголчууд их буудаг гинэ 350 ч ганцаараа ч явахад сахиуртайгаа хоёулаа байх болцоотой. За одоо миний байгаа нь 980 юан юм байна. Одоо бүр люкс гэсэн. Тэр нэг 3 4 таслахаатай юм байна. Ийшээ ингээд сахиурууд нь байх юм, өвчтөн маань энд байх юм байна. Энд ч нэг уулзтын одоо юу гэдэг энийг ямар хүмүүс авдаг юмсгүй. Ерөнхийдөө яг нөгөө гэрүүлээрээ хэрдэг гинэ. Гэрүүлээрээ ирсэн хүмүүс ингээд авчгаар хамаагүй хямдхан тусдаг гэсэн юм бас ярьж шүү. Нандаа хайч шүү. Нандаа нааш тарунда. Гол нь яг нандаа маань энд одоо ингээд өндөр бүтэн өдөр надад орчууллаа. Тэгээ та бүхний дараа нь энэ нэмэлт ирсэн ч гэсэн нандаа маань орчуулад явна. Одоо бүр анхнаас давхуулаад эмчтэй уулзах юу болсон яасан гэсэн бүх юм орчуулад явах бас ямар ч асуудалгүй шүү. Дүүдэ баярлж байгаа шүү. За одоо ахны тайлбарлаад тахаа саяны ярьсны чиний орчуулсны заяа. За Шведийн Icon гэдэг брендинг бүр супер төхөөрөмж гинэ. Одоо энэ нөгөө тарихтай холбоотой бүх юмыг эмчилдэг дооншилдаг ийм л юм байна гэж би ойлголоо. Тэгээ хамгийн сүүлийн үеийнх тэгээ хамгийн гайхалтай нь дэлхийд 33 хүн ширхэг байгаа гэж.
33 жил дэлхийд 33 жил байгаа нэг нь энэ эмнэлэгт байгаа юм байна. За тэгээд сая эмчин одоо ингээд зөндөл юм тайлбарсан. Надаа яг өмнөх аппаратууд нь гэхээр одоо ингээд нүүр амын татаал ингээд юм байгаал ингээд янз янз болдго юм байна л да. Одоо ийшээ орохын тулд одоо яадаг чинь чиг тавьдаг ч гэнэ үү. Тэр мөр нэг тийм өвдөлт өгөөд бас жоохон тийм зовлонтой байдаг юм байна л да. Сая энэ бол ямар ч өвдөлт байхгүй. Одоо бүр тийм хилж яриач байх одоо онигооч гэх юм уу юу гэх юм те. Энд ингээ ороод эмчилгээгээ хэлгэчээд гарч ирээд шин чинь дууссан юм уу? Эсвэл ингээд болцсон юм уу? Энд ч одоо ямар юу ч болсонгүй халсан ч хүү өвдсөн ч хүү яасан ч хүү ингээд тий тэгэж эмчилж чинь гэдэг байгаа байхгүй те. Тийм супер юм л одоо энэ байна да. Яваад барахгүй юм байна. Тэгээ чи нөгөө бүх эмчилсэн сая одоо ийм аппарат гэдэг баг хитэн аппарат үзүүлэх гэдэг үнэхээр асар их хөрөнгө оруулалт хийсэн юм байна. Надад гэхдээ нэг тоол айгүй гоё санагдчихлаа. Энэ эмчилч нь өөрөө 3.2 тэрбум юан юм байна шүү дээ. Тэгээд түрүүний би нөгөө тэр протокол үзүүлсэн төхөөрөмж чинь 1.3 шүү дээ тий. Тэгэхээр ч одоо баг 40% нь ганцхан тэр машин бас тарах гэдэг шүү дээ. Тэр асар үнэтэй машин байгаа байхгүй тий. Тэгээ үнэхээр супер эмнэлэг байна. 19 онд байгуулагдсан юм байна. Тэгэхээр одоо бас шиндээ орно. Тэгээд бүхэн эмч минь өөрөө энд бас ингээд ирж ажилладаг болчихсон юм байна. Тийм ч үүднээс намайг дуудсан байх гэж бодож байна. Тэгээ бүхэн эмч минь нөгөө өндөр ээж гэдэг тий. Одоо манайхан зарим нэг бүгдээрээ мэдэх байх. Ялангуяа өвчин зовлонтой хүмүүс бүгдээрээ л хөх хот руу явахдаа бүхэн эмчээр л очдог. Өнгөрсөн жил 4,000 хүнд үйлчлсэн бол таарад байхгүй тий. Амар тоо шүү. Тэгээд ямар одоо өвчин зовлон янз янзын хүн юм тохиолдсон шүү дээ. Шууд манай бүхэн эмч өөрөө Улаанбаатарын Worldwide-ны нэг давхарт өөрийн гэсэн төлөөлөгчийн газар нээсэн юм байна. За ингээд энэ доогоор гарч байгаа уцмцаараас холбогдоорой. Гэтэ ер нь бол очиод уулзсан дээр. Яагаад очиод уулзсан дээр гэж хэлж байгаа гэхээр ер нь нөгөө эмнэлэг зуурчлах чинь хүмүүс бас мөнгө төгрөг аваад идэг юм байна шүү дээ. Бүхэн эмч сайн надад хэллээ. Нэг төгрөгч авахгүй ганх байхаа. Дуртай зүудгөө аваарай. Ганцын эмнэлэг биш дээ. Энд бол хаттын ямар өвчтөй байна, ямар эмнэлэгт очих ёстой, яах ёстой энэ одоо нэг өсөндөө замын зургийг чинь зурж өгөх гэдэг шүү дээ. Тэр нь ямар ч үн төлбөргүй шүү гэдгийг л онцлоод байна л та. Гэтэ энэ үнэхээр гоё байгаад байхгүй. Тэгээд та бүхэн яг мэдээж доогоор уцраас гүйлгээ. Тэгээд уцтараа асуугаарай. Worldwide зарим мэдэхгүй байж магадгүй нарны гүргэж байдаг шүү дээ. Тэгээд урагшаага даваад шууд ингээд баруун талд чинь эргээд орчдөг шүү. Worldwide манай төвшөөгийн тэнцрөө нэг виноны дэлгүүр байгаа. Манай бүхөгийн төлөөлөгчийн газар байгаа юм байна шүү. Энэ эмнэлэгт хэд хэдийн маш их таалагдчихлаа. За нэгд эн чинь нөгөө 24 цаг хүлээн авна гэнэ. Юу гэсэн үг гэхээр одоо хизээж ирсэн шөнийн 2 цаг 3 цагт онгоц буулаа. Шууд зоч буулмууд аваад өргөө зарлах гаргаад авахгүй. Шууд наашаа ирээд твдчих юм байна. Одоо эмчнэрт зөндөө тэр гамагийн чиглэлээр протон янз янзын эмчнэртэй уулзлаа. Ерөөсөө хэлж байгаа юм. Намайг одоо та хамгийн сүүл хизээ уулзсан. Гэхдээ мэдгүй би даралт төдлөө 3 жил дээр 3 жил үзүүлээгүй явж. Би чанд гайгүй. Манай найзууд тэрнээс их 5 6 жил үзүүлээгүй хүмүүс байгаа гэсэн. Харин тийм ээ. Тийм учраас одоо ялангуяа тань шиг одоо 60 40 байгаа эсвэл 50 гарч байгаа хүмүүс бол жил болгон үзүүлж явах хэрэгтэй гэж шүү. Тэгжиж энэ авдрыг чинь барьж авдаг юм байна шүү дээ. Ер нь бол. Гэхдээ бас нэг айгүй сонирхолтой мэлцэн одоо монголчууд бид нэг ярьдаг шүү дээ. Одоо нэг удамч одоо манай аав одоо яг миний аав маань хотоодны авдраа нас авсан л та. Тэгэхээр одоо тэр нь надад удамч гэх юм удамч тэрийг шалгадаг гэдэг байхгүй тийм. Энд чинь тэрийг ингээд бүр генийн төвшин шалгаад энэ бол танд удамшихгүй байна гэдэг нь хэлнэ. Энэ бол удамш магадaltaй байна гэдэг нь энд хэлнэ гэдэг байгаа байхгүй.